За өчигмийн түргээ манайхаа тэгэд эрх чөлөө яриа маань өргөжлж байгаа саах маань гадагшаа явсан байгаа. Тэгэд ямар ч гэсэн 5 гарагтай эрх чөлөөгөө хүрчихье гэж бод. Гэхдээ би түүх ярих гэхээс илүү өнгөрсөн цаг хугацаанд юу ярьж ийсэн, яагаад энэ бүх зүйлийг ярих болсон шалтгаан нь юу байсан гэдэргээд өөрөө ярьж ийсэн ерөнхий яриануудаа базаад ярьчих гэж бодож байгаа. Миний би 2018 онд Гомжийн зандан шатрыг хэрэглэх газрын дарга байхад буу бариад салхитын мөнгөний орд руу тусгайхантай очиод тэр дээрэм тонол хийхээс эхлээл хөөш энэ Монгол улс чинь юм дарангуул руу явчих шүү. Ингээ өмчрүү дайраад орчхороо зогсдгүй маа гэж ярьжсэн. Тэр үед ихэнх хүмүүс өмхөө хужаа мужаагаар мал дуудаад ирсэн л та. Энэ би нэг мундагтай ч юм уу мэрэгэн цэцэнтэй ингээ бодож олоод хэлсэн юм биш л дээ. Энэ дарангуул руу орох үүд хаалгач нугасаа ингээд өмчрүү орчхороо цаашаа явчихдаг. Тэгэхээр тэр бол миний өөрийн мэргэжил улс төр судлаач учраас уншдаг номнууд маань энэ тухай аяг их бичсэн байдаг. Венесуелийн тухай бид рүү жишээ аваад ярьж байсан. Оросын холбооны улсын одоо энэ Путиний дарангуулын схем хэрхэн яаж зурагдсан тухай жишээ аваад ярьж байсан. Өмчрүү нэгэнд хүний өмчрүү орчих юм бол засгийн газар энэ дээрэмч зогсдгүй маа. Энэ дарангуул заавалчгүй бий болдгийг тэгэл тэр үед хэлжсэн. Эрдэнтийн 49-ийг дайраад ороход нь бас л хэлжсэн. Энэ болдгүй маа. Шүүхтэй улсахгүй хамгийн гол нь. Үнэхээр салхитын мөнгөний ордоор асуудал байсан бол тэр шүүх шийднэ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Буруу шийдвэр, зөв шийдвэрийн тухай энд ярих боломж байхгүй да. Засгийн газар. Тэгэд ингээд өмчрүү дайрсан үүд хаалганууд ингээд цаашаа өргөжлсөн. Тэгэд улсаараа алга тассан. Нөгөө нэг ард түмэн гээд байгаа хүмүүс нь алга тассан. Төр давыг, ард түмэн давыг. Төрийн өмч гэж байхгүй л төр өмч авал эрх мэдэлээр байгаа хүмүүс дээрэм тонол хийдэг. Тийм учраас Халтмаагийн Баттуулга Гомжийн зандан шатрах хоёр тусдаа 1.7 их 80 төгрөг салхитын мөнгөний орд сулгаасан. Тэрийг мөнгөний шагаа YouTube дээр ярьсан. Эрдэнэт үйлдвэрийн 49% гонц байдал зарлаа дээрэмдэд одоо энэ хэрэглэх газрын дарга байхад оюун эрдэнэч авсан 19 онд. Одоо хүртэл гонц байдал зарлсан Эрдэнэтэд дарга нар л дээрэм хийгээл сууж байгаа. Шахаагаа хийгээл. Салхитын мөнгөний орд тэтгэр зэсгэлсэн гэж хөвгчүүл андуураад байдгийн. Үгүй одоо хүртэл тэр салхитын мөнгөний ордныхоо өрийг ахмадууд та нар тэр тэтгэрээ тэглүүлсэн хүмүүс та нар талхныхаа мөнгө сүүнийхээ мөнгөөр төлж байгаа. Өдрийнхөө хоолны мөнгөөр төлж байгаа. Баттуулга Халтмаагийн Баттуулга Гомжийн зандан шатар хоёрын хулгаас 1.7 их 80 төгрөгийн төлбөрийг бид нар улсаараа төлж байгаа. Худалдаж авж байгаа хүүхдийн чинь памперс тэр мөнгө нэмэгдээд очсон байгаа. Хүүхдийнхээ авч иддэг, хүүхдэд авч өгдөг тэр чипс дээр чинь модон чихэр дээр нь хүүхдэд авч өгдөг тэр зарим дээр чинь тэр мөнгө төлөгдөд очиж байгаа. Дарангуул ингэж явдаг юм аа л гэж тэр үед нь хэлжсэн. Харамсалтай нь ойлгоогүй л дээ. Тэр үед хамгийн анх Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүн прокурорд хэрэг захиалж яхахыг улсаараа харж яасан. Энэ болдгоо маа гэдэг тэр үед харин Монгол улсын прокурор гэсэн хүн өөрөө бид нар бол хэн нэг захиалгаар ажиллахгүй гэдгийгсэн. Тэгээд тэрийг яасан бэ гэхээр улсаараа тэр прокурорыг Инхаа Монголын гэдэг прокурорыг дүүжилсэн. Тэгэл нөгөө нэг элбэг дөржийн гар хөлмөлгээл ингээл дүүжилсэн бүгд мэдж байгаа. Тэр прокурор шударга ёс гэдэг юм бол хууль энчэнээс захигддаг юм аа. Тийм болохоор хэдий хурлын гишүүдийн нэр барьж оржсон шалах гад тэр гишүүдийг авч үлдсэн. Бүгд эргээд санаараа энэ бүх зүйлийг энэ болдгоо маа ингэж болдгүй юм гэжсэн. Өмхөө хужаа элбэг дөржин хүнлэгсэн. Энэ үеэс эхлээд маш эрчимтэйгээр Монголд дарангуул тогтлын шатнууд угсарч эхэлсэн юм аа. Тэгээ энэ бүх зүйлийг банга шиг болж хилээд байгаа юм биш ээ. Энэ өөрөө олон улсын судалгааны байгууллагуудаас гаргадаг
олон улсын судалгааны байгууллагуудын дүгнэлтээр илэрхийлэгдэх зүйл. Ингэж явахаараа дарангуул руу орчдгийг, сайн дураараа дарангуулын нийгэмд орчдгийг. Бидний түүхийн 1920 оноос хойш бидний түүх энэ. Тэр яг л ийм үйл явд руу ингэж явдаг ийм түүхийн тухай өөрсдийнхөө түүхийг эргэж хараад тэгээд тэр Венесуэл байна, одоо энэ хойд Путиний Орос байна, тэ. Одоо тэр Белорус гээд Лукашенкогийн Белорус байна. Одоо яг оюун эрдний Монгол болох чинь. Яг оюун эрдний Монгол болох чинь. Энэ нойл эрдний Монгол гэдэг улс болох чинь. Монгол улсын ерөнхий сайд гэдэг нэр биш. Нойл эрдний Монгол гэдэг нэртэй болох чинь. Монгол хэд энэ 35 жил дотор бидний юм байгаагүй. Цэдэн баалын Монгол байсан, Чоо болсонгийн Монгол байсан. 1990 онд арчилсан хувьсгал Монголд ирж ялж тэр үйл хэрэгт манлайлж орж ирсэн хүмүүсийн үр дүнд олон 10 мянган ах эгч нар маань тэнд олон зуун мянгаараа цуглаж иж нэрвчлөөг авчирсан. Тэрнээс хойш Монголын ерөнхий сайд гэж яригддаг үсэ. Тэрнээс хойш Монголын ерөнхийлөгч гэж яригддаг үсэ. Одоо бол нойл эрдний Монгол гэж яригдахаар болсон. Тэгээ энэ бол юу юм бэ гэхээр дарангуулыг эхлээд. Одоо бүр сүүлдээ улаан цай ингээд олон улсын байгууллагууд гаргаад тавьчихлаа л та. Энэ үйл явдлууч маш тодорхой байсан юм аа. Тэгээд яриад хэлээд байсан. Хамгийн сүүлд нь орон нутгийн эрх мэдлийг 22 оны 1 сард булаасан. Хууль баталж байгаад. Ерөнхий сайдын кабинет байна гэдэг ерөнхий сайд нь орон нутгийн эрх мэдлийг дээрэмдэж авсан. Засгийн газраас ерөнхий сайд нь шууд их хурлын гишүүнийг засаг даргыг шууд томилдог болсон. Өөрт нь таалагдахгүй бол шууд огцруулдаг болсон. Нэг галт эрх мэдлийг төвлөрүүлээд ахаар ийм болдго юм аа. Тэгээд энэ энэ пропаганда суртлах хуулагын ийм нэвтрүүлгүүд хийгдээд байна. Энэ худлаа энэ болдгоо маа. Яагаад болдгүй юм бэ гэхээр нийгэмд ихлээр цовдлж үзүүлдэг хүмүүсийг энэ Вишинский онол гэдэг байгаа. Энэ Оросууд хэрэгэлдэг аргачлал нь бас л ярьж исэн. Тэр мэд сайхны инх сайхан гэдэг хүнийг, энэ даагаан бод гэдэг хүнийг, даваад оржингаан бод гэдэг хүнийг, Сангжуугийн баяр цогтыг, тэр манай отго чулууныг, бям сайханг нийгэм цовдлж үзүүлсэн байхгүй юу? Тэр чимдийн сайхан билгийг, тэр захиагийн хэлбэгдөрж бүгдөө нийгэм цовдлсон байхгүй юу? Одоо энэ хүмүүсийн тухай хүмүүсээс та нар асуугаараа нэгнээсээ яг юу буруу хийсэн гэхээр ард түмнөрөө мэдж байгаа л гэдэг ганц хариултаа. Яг юу мэдээд байгаа мэдэхгүй. Бид мэдэхгүй, юу ч мэдэхгүй. Гэхдээ ард түмнөрөө мэддэг. Яг энэ хүмүүс юу буруу хийсэн юм бэ? Яг Монгол улсад ямар гай лай болохоор юм хийсэн бэ гэхээр ард түмнөрөө мэдж байгаа шүү дээ. Улсаасаа баян болцсон гэдэг. Гэхдээ яг хэдэнд төгрөгтэй байгаа юм? Ямар мөнгөтэй энэ хүмүүс мэдж байгаа юм гэхээр мэдж байгаа юм байхгүй. Тэгээ нийгмээр ингээд цовдлждаг юм аа. Нийгмээрээ цовдлдог учраас ингээд болдгоо маа энэ болохгүй зүйлээ л гэдсэн. Одоо энэ эрхчлөөг авчирсан хүмүүсийн цовдлж бидэнд үзүүлсэн байхгүй. Одоо энэ Эрдэнэ Батүлийн, Догомдын Сосор Ормын тэр даваад оржин ам болтын нийгмээр нь бидэнд цовдлж үзүүлж байгаа. Гэхдээ нэг хүнийг ингээд алаад улс үндэстэн гоё болдог болсон бол гоё болчмоор байна. Энэ хүмүүс энийг эрүүл саруул ухаанаар хараач гэдэг хэлээдсэн. Үнд зүйл текстнэрийн устгачаар энэ үнд зүйл нь байхгүй болчихдөг юм аа л гээд бидний түүх бас инээл гэж тайлбарлаад ирсэн. Тэр тогсмын бодоог ямар муухай болгож социалист лагер үед харлуулж ирсэн. Бидний хүүхэд кинонд мэдэн шүү дээ, өглөө кинонд тэр солиын данзан гэдэг хүнийг те бас ямар муухай болгож харлуулж ирлээ. Тэгээ энэ бидний түүх байхгүй юу да. Тэр Агдан буугийн амар гэдэг хүнийг те тэр Пэлждийн гиндэн гэдэг хүнийг тэр Дэмэд Маршлыг Жамбын Цүмбийг те бидэнд ингэж цовдлж харуулж байгаа дүүж жаалсан, буудж жаалсан бидний түүх байхгүй. Тэгээ яг энэ түүхийг би дахиад давтах гээд байна, энэ болдгоо мал гэдсэн. Тэгсэн чинь л ард түмнөрөө мэдж байгаа л гэдэг. Яг үүндээ энэ тэр миний нэг дурдсан тэр хүмүүсийг юу буруу хийсэн нэгнээс асуугаараа тэр чимдийн сайхан билгийг, тэр мэд сайхан, инх сайхан, даваад оржин гам болдыг,
тэр манай отох чулууныг бямс сайхан тэр захиагийн элбэг дөржиг эрдний Батүүлэг тэр догомтын сосроор мэд юу буруу байсан гэх өөрсдөөс асуу. Яг юу буруу байсан? Ард түмнөрөө мэдж байгаа л тэр нэг хүүхдээ. Яг юу буруу байсныг мэдэхгүй. Энийг далцсан хуваацах үйл ажиллагааг зүгээр нэг сайн дурын уран сайханд хийчихдгүй маа. Энийг бодлоготойгоор хийдэг технологи байдаг. Тийм учраас энийг Вишинскийн онолт нэрлэдэг. Нийгэм цовдлж байгаа дараа нь дүүжиж алдаг онолыг. Тэгээд эзэн байвал хэрэг нь олтно гэдэг ийм руу явдаг. Яг л энэ процесс яваад байна. Ингээд болохгүй дээ бүгдөө л гэдсэн. Эсрэгээр нь би дандаа аргументтай нэвтрүүлгүүд хийжсэн. Миний тэр Монголыг хорлогчд, урагчд хэн байв гэдэг нэвтрүүлэг дээр би төмөр замыг яга мохор төмөр зам тавьчихсан юм бэ? Энэ болохгүй юм байна. Дэлхий дээр олон улсад 800-аас сая 200 мянган доллараар ийм тал дээр төмөр зам барьдаг юм байна. 800 мянган доллараас сая 200 мянган доллар. Манайх нууцын зэрэгт оруулж агаад 2 сая 200 мянгаар 1 км төмөр замыг барьсан. Дундаас нь оптик гэрээ буюу одоо хүртэл нууцын зэрэглэлд байгаа голомтын баясгал одоо энэ амун дараа гэдэг хөтлөөд байгаа тэр залуугийн хідэн их 80 төгрөгөөр эдгээр нууцын гэрээнд зэрэгт оруулж байгаа оптик гэрээ хийсэн. Хэдийн их 80 төгрөгөөр нь ийдсэн. Бид нар зүгээр багцаал тоолоход 13 орчим их 80 төгрөг ийдсэн байдаг. Бидний хувьд бол бодиттой баримттай факттай юм яриад байгаа юм. Ийм байж шүү. Энэний нууцын зэрэгээс гаргаачаал гэдсэн. Сүүлдээ энэ хэрээс хэтрээд юу болсон бэ гэхээр Монгол улсын ерөнхий сайд нь сонгуульд ялахын тулд нөгөө нэг арт түмэн гэдэг байгаа хүмүүсээ хуурахын тулд алуурчдыг телевизээр гаргаж ирсэн. Алуурчдыг телевизээр гаргаж ирсэн шүү. Монгол улсын хэрэглэх газрын дарга байж байгаа тэтгэвртэй гардаг цэндийн нэмдэрж өгдөг хүн хоёр хэрэг дээр гарч ирдэг. Нэг нь энэ Санжаа сүргийн зоригийн аллах дээр гарч ирдэг. Нөгөөх нь Дачин тамсгийг өмөрч гарч ирдэг. Сүүлчийн тамсаа уртал урна гэж. Бид нар үед нь бас л ярьж ирсэн. Энэ хүн чи яргын сандалд оруулж ирж исэн хүн шүү дээ. Ямар нэгнийхээ хүний эрхийн тухай ярих хөвдөө гэж. Тэгээ энэ талцсан хуваагдуулах, худал суртлах хуулгаар энэ зүгээр нэг жирийн юм залуучууд хийдэг юм биш ээ. Энэ зүгээр хүмүүсийг шууд улаан цай гэж гүдэрдэж, гүтгэж нэвтрүүлэг хийдгийг бол зүгээр нэг хүн хийх юм бол маргааш хэрэг дунна. Энийг засгийн газар зохион байгуулж хийдэг. Энийг технологи нь байдаг. Та нар Путиний гар хөлөөдгээд ном уншсан бол энэ дээр бод технологи нь бичигдсэн байдаг. Тэр Виктор Суворын Аккурм гэдэг ном дээр байгаа. Тэр Венесуэл эдийн засгийн мөхөл гэдэг ном дээр ч байгаа. Энэ технологи. Одоо нэгэнт ингээд өмчрөө гард хүрсэн бол зогсохгүй. Одоо бол зогсохгүй. Одоо бүх хувийн хвшлийг нэгэ дээрэмдэн түүц ажиллуулж байгаа түүцийн чин дээрэмдэн. Энэ Венесуэл болсон юм шүү дээ. Венесуэл болсон юм баггүй да. Би зохиож яриад байгаа юм биш. Эмийн сангийн чин дээрэмдэн. Хамгийн сүүл чин гэрлүүч орд гэр дотор байгаа өмчийн чин дээрэмдэн. Айл болгоны хаалганд очино. Энийг эсэргүүцсэн болгон шорон дүүрнэ. Тэрийг Алтан гэрэл сайдан тэр Клаб хаус дотор ороод тэр Оросыг дэмжигчдийн өрөөнд орж сууж агаад ярина лээ. Төрөлцсөн шорон барина гэдэг. Ийм тийм дарангуулагч нар ийм хийдэг. Йосеф Сталин гэдэг дарангуулагч байхдаа ГУЛАГ барьж исэн. Нийтийн хорих барьж исэн. Хөдөлмөр лагер хийж исэн. Тэг ийм хийдэг. Дарангуулагч нар энийг л хийдэг шүү дээ. Цэргийнхнэр Батлан хамгааллын энэ армийн офицеруудыг эдийн засаг руу оруулж болдгоо маа. Эдгээр мөнгөлөд гэх юм бол цэргээр их болдог ингээд үйл ах зөндөл бас бичижсэн байдгийг. Тэр үед нь бас л ярьж исэн. Энэ төмөр замыг цэргүүдээр бариулж болохгүй шүү дээ энэ чинь. Энэ эрх чөлөөт нийгэм чи ийм байж болдгоо маа. Тэгээ цэргүүдээр бариулсан нууцын зэрэгт оруулж агаад. Энэ бүх зүйлүүд яваад ирсэн юм аа. Энэ болдгоо маа, ингэж болдгоо, ингээд ирэхээр ингээд Монголд дарангуул бий болох гээд байдаг юм аа, болоод байдаг юм аа л гэдсэн. Тэгээ яг ингээд
баг 5 жил 6 жилийн өмнөөс эхлээд ярьж хэлтэй энэ тухай 6-7 жилийн өмнөөс эхлээд ийм болоод идэх юм аа ингээд идэх юм. Гэхдээ галзуул юм шиг сонсогч ирсэн байх. Яг өнөөдөр бодит байдлаар олон улсын судалгаануудыг харлаа. Монгол авторитар нийгэмлүүд шилжсэн байна. Монгол хэвлэлийн эрхчлөөгөөр ухарсан мэдээж тийм дарангуулын нийгэмд орчиж байгаа юм чи. Энэ засаглалын эрх мэдлийг хараад л энэ системүүдийн чинь аюу гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хэрхэн нэмэгдэж байгаагаар болоод энэ асар том үзүүлэлт байдаг шүү дээ. Тэгээд их хурл одоо хамгийн сүүлд иргэд бидний сонгосон сонголт руу дайсан. Одоо энийг ингээл аваад Монгол улс шууд дарангуул руу орчин гайхаад ах юм байхгүй. Оюун эрднийг унгаах сонирхолтой ардын намын гишүүд дээр өнөөдөр журам боловсруулаад оруулсан байгаа юм байна. Яасан ч хүлцэнгүй хүмүүс байдгийн иргэд сонгосон шүү дээ. Оюун эрдэнэ та нарыг сонгоогүй байхгүй. Оюун эрдэнэ та нарыг томлоогүй их хурлын гишүүн болох гэдэг. Монгол ардын намын 68 гишүүнээ. Та нар иргэдээс сонгогдсон, иргэд та нарыг сонгосон. Монгол ардын намд саналаа өгсөн иргэд 35% нь би. Тэд та нарыг сонгосон. Бүгдөө ардын намын гишүүн гэсэн үг огт биш. Монгол улсын эрх ашиг гэсэн үг биш тэр 35 хүний чинь хувийн асуудал чинь. Иргэд сонгосон байхгүй юу? Тэгсэн чинь өнөөдөр тэр журам нь өчигдрөө оруулж ирж байгаа тэр журам юу том ээ? Уржигдрөө оруулж ирж байгаа тэр журам нь юу болж байгаа вэ гэхээр намын дарга нь үнэлгээ өгөх юм гинэ. Бүлэг дээр гарсан шийдвэрийг дэмжихгүй бол 10% хасна, дэмжүүл 10% нэмнэ. Санаатаагаар 10 оноо нэмнэ. Тэгээ санаатаагаар хэрв хурал санаатаагаар хурал дээр ирэхгүй байх юм бол 5 оноо хасна гэдэг. Эн чинь юу хэлээд байгаа юм бэ гэхээр та нарын сонголтыг чинь би авчлаа гэсэн үг байхгүй. Одоо юудныг огцруулах, санал хураалгах гэд оноо тавих юм байна л да. Ямарваа нэгэн одоо иргэдийнхээ эсрэг магадгүй Украинаас эсрэг Оросуудыг дайнд Оросууд хүн хүч дутж байгаа оюун эрдэнэ захаа даалгавар хойноос өгөөд Халтмаагийн Батлах хоёр даалгавар өгөөд Монгол ирчүүдийг шоронд цэрэгж явуулнаа Орос руу цэрэгж явуулахаар боллоо гэж санал авахд ардын намын бүлэг дээр дэмжээгүй хүмүүс дайсан болно. Тэгээд бөөнд чинь цэрэгт авч явах үүд хаалгацсан нэгдэн. Яагаад гэвэл сонголт байхгүй болчихж байгаа байхгүй юу? Чи хэрв дайнд явахгүй гэх юм бол энэ чи хөдөлмөрлөл шоронд л орно. Хөдөлмөрийн лагерт орно. Сонголт энэ. Алтан гэрлийн ярьж байгаа яриа төрөлцөн шорон энэ. Ноёл эрдний өгч байгаа засгийн газрын гаргаж байгаа шийдвэрийг эсэргүүцэх юм бол тэр их хурлын гишүүд байна уу хэн байх нь үл хамааран шоронд явна. Алтан гэрлийн барьсан төрөлцөн шорон руу явна. Хойд Солонгоч юм штэ. Хөдөлмөрийн 22 дугаар хорих анги гэдэг улс төрийн хоригдлуудыг хоригдог хамгийн хүнд ажил хийдэг. Тэг яг л ийм рүү явуулна. Энэ Оросд одоо байгаа зүйл, Венесуэлд бий болж байгаа зүйл болцсон баг баг. Энэ бол бодит үнэ. Ийм л юм руу явна. Өнөөдөр энэ Монгол ардын намын 68 гишүүн өгдөөгүй энэ журмыг батлах юм бол би дахиад сонгуулийн тухай яриад хэрэггүй. Оюун эрдэнэ таалагдсан хүн очоод оюун эрдэнэ томлол гарна. Арслан нам өрсөлдөж чадахгүй. Яагаад гэвэл арслан нам энэ ган төмөр гэж нэг бүтэл муутай юм Халтмаагийн Баттуулгын гүлэг болсноос болж их хурлд байгаа эрүүл сарууд ухаантай гишүүд нь дуугаа байгаагаас болж бид тэр дүмпэнгүүдээс юм гоохгүй тэр мөнх ойсоглон тэр хиншүү гамбаа мамбаа тэр мөнх эрдний дүү мүү гэсэн тэр оркуудыг хилээд байгаа юм шиг эрүүл сарууд ухаантай гишүүд байгаа манай нам дотор тэр гишүүд дуурахгүйгаас болж Монголд энэ дарангуул бий болж байгаа. Хариуцлагыг хамт үүрнэ. Энэ эрх чөлөөг авчирсан намын эрх чөлөөг нь устгуулж байгаа. Бид тэр Перлтор намынхнаас юм хүсэхгүй. Одоо дараа нь тэр Перлтор намынх нь угаасаа энийг хийн. Тэр хөдөлмөрийн үндсэн нам гэдэг тэр Перлтор намынхан. Тэр дагторж гэдэг хүн бол энийг баталгаатай хийн. Тэгээд ийм юм болоод байгаа маа. Тэгээд энэ бүх зүйлийг зүгээр нэг эрх мэдэл донтчоод ноёл эрдэнэ энийг хийгээд байгаа юм биш ээ. Захаа даалгавартаа гүйцэтгээд байгаа маа л гэж би хэлээд байгаа.
Кремлээс захиа даалгавартай гүйцэтгэхэд байгаа. Хятадууд хийн хоолойг хүлээн зөвшөөрөхгүй байх гэж яагаад бүхэн хатан зандаа үеийн хоолтыг тэнд тавиулаад Монгол Орос хоёр тохирцоо одоо өмнөхийн хужаа нарыг тохируулж бол Оросынхаа нефтийг хийн хоолойг тавьчихна гэдэг. Энэ манай өмнө говийн тэр 3 тэс чинь метаны хийн орд чинь асар томоор олборлогдоод тэгээд тэр Австралийн компани 20%-аар хувьцаа өссөн ба шүү дээ. Бид яагаад өөрсдийнхөө хийг зарж болдгүй юм? Хүссэн хөксөөгүй Орос, Монгол, Казах 3 нэг зах зээл дээр өрсөлднөө. Ашигт малтамлаараа эрдсээр энийг хаахын тулд оюун эрдэнэ шиг ийм нойл эрдэнэ шиг ийм хоосон толгойтой сүмпэнг сонг олох хэрэгтэй болдог байхгүй юу? Бидний түүхийн одоо та нар Венесуэлийг хар тэр Угачаусын дараа тэр Мадуро гэдэг нэг автобусны жолооч гарсан байгаа шүү дээ. Одоо улсаас хамраад дуусч байгаа. Итгэл үнэмшилтэй байсан тэр Юмжийн Сэдэн Биличийн эсрэг тэр мэдлэг боловсролтой байсан тэр Ламсрунгааг хилмигдүүлээ үсттэй. Тэр Дамбугааг хилмигдүүлээ үсттэй. Тэр Лоохуузгаа, Сурмаажуугаа, Нямбуугаа, Төмөр Очиргаа гээд улс үндэстнээ гэсэн болгоныг ийм харанхуй нөхрийг авч тавьж байгаа далуулаа үсттэй. Бидний түүх шүү дээ. Хилмигдүүлээ үсттэй. Энэ бидний түүх. Йосеф Сталин гэдэг хүнийг дагаад дандаа гэмт хэрэгтнүүд л байсан шүү дээ. Одоо энэ оюун эрднийг дагаад дандаа гэмт хэрэгтнүүд л байгаа шүү дээ. Халтмаагийн Баттулгыг дагаад дандаа мэдлэг боловсруулахгүй харанхуй гэмт хэрэгтнүүд л байгаа шүү дээ. Олон нийтийн телевизээр хараа үздэг өчигдөр. Шинжлэх ухаанд итгэхгүй, статистик тоонд итгэдэггүй гээд тэгээ их цааз хууль уншаагүй нэгэд бид хөөе 13 дугаар зуунд амьдраагүй байхгүй да. Бид 21 дугаар зуунд амьдарч байгаа. Монгол улсын үндсэн хуультай. Тэгэд өөрсдөө тэгвэл тэр хөдөөнөө очиод мөр малаа мал унаад тэгээд хонь малаа маллаад амьдраж зохион байгуулалттайгаар Кремлийн даалгавартайгаар Кремлийн захиалгаар нойл эрдэнэ энийг хийж байгаа, гүйцэтгэж байгаа юм. Өөрөх нь оюун ухаан биш. Халтмаагийн Баттулгын ч оюун ухаан биш. Амь насанд дүүжлүүрт орцсон учраас эдгээр энийг шийдэг юм аа л гэж хэлээд байгаа юм. Одоо бид нар 5 толгойхоо 2 толгойг хятадуудад тавиад өгчлөө шүү дээ. Нөгөө цэвэр цусны их орончт нь хайчв. Мухар төмөр зам барьсныхаа балгаар Монгол улс өрөнд ороод Баттулгын өрийг төлөх гэж цаашаа мухар төмөр замаа гаргаад оронд нь 2 толгойгоо өгөхөр боллоо шүү дээ. Одоо хүртэл их хурл дээр сойрхон батлахгүй байгаа үстэй. Тэр хийсэн гэрээгээ хэдэн үеийн хөнгөлтөө бид нар өгч байгаа. Тэгээ энэ бүх зүйл чинь ил болох юм бол энэ хүмүүс чинь дээлэн өмнө нэг өдөр шүүхийн өмнө очино. Тийм учраас ийм арчилсан чөлөөт нээлттэй нийгэм ардталан зохицолцоотой нээлттэй засаглалтай ийм чөлөөт нийгэм байж болтгүй юм. Тийм учраас дарангуул хэрэгтэй. Тийм учраас энийг хуулиар хийдэг. Журмаар хийдэг. Айцаар хийдэг. Монголчуудыг хооронд нь талцаж хуваагдуулж хийдэг. Энийг талцаж хуваагдуулах үйл явцын зохион байгуулалтаа хийж чадах газар засгийн газар. Тэгээ ийм юм болдго юм аа. Энийг хийж байгаа бодит одоо ингээд хамгийн сүүлчийн иргэдийн сонголтыг дээрэмдэж авах гэж байна. Ингээд болоо. Энээс цаашаа бид эрхчлөөний тухай ярих боломжгүй болно. Тийм болохоор Монгол Ардын намын тэр 68 гишүүдэд нэг эрүүл саруулхан байгаа бол энийг олон нийтэд зарлаа. Олон нийтэд зарлаа. Энэ Ардын намын гишүүдийн дүрм журмыг болиул. Болохгүй зүйлээ энэ иргэдийн сонголтыг шууд дээрэмдэж байгаа хэлбэр. Ингээд энэ рүүгээ ингээ оруулаад парламент нь өөрөө ингээ засгийн газрынхаа дор орчих юм бол угаасаа ч орсон байна. Бараг бичиг хэрэгийнх нь ажилтчид сууж байгаа. Тэгтээ ингээ улаанцаа ингээ хаачих юм бол энэ ингээ Монгол улс эргэж босдгүйгээр дарангуул нэг мөр тогтсон. Хулгай дээрмээ нэг мөр хааж авч байгаа л гэсэн үг бид. Тэр төмөр зам хулгаас 10 их 80 төгрөг, энэ нүүрсний 44 их 80 төгрөгийн хулгай, хөгжлийн банкны хулгай,
жижиг дунд үйлдвэрийн сангуудын хулгай, бүх яамдууд дээр байгаа сангуудын хулгай, гаднаас хөрөнгө оруулалт нэртээ оруулж ирж дээрэмдсэн хулгай өдрөөс өдөрт Монгол улсын өр нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл эдгээр янз бүрийн мега төсөл мөсөл янз янзын нэр өгөө тэрийг хулгайлдаг хулгай. Энэ бүх зүйл ил болчих гээд байгаа учраас тэгээд Оросд очиод Ослогдоо дүүжлэгдсэн учраас эдгээр хөдөлж чадахгүй. Тийм учраас Монголд яалтад дарангуул байгуул гэсэн байхгүй. Тэгэл даалгавраа бийдүүлж байгаа, гүйцэтгэж байгаа. Тэгэд энэний дараа бидний өвөг дээдс маань яаж алуулсан бэлээ. Тэр хувь тавилан хүлээж байгаа. Одоо шууд алчихгүй мах шорон даваач алах. Төрөлцсөн шорон бий болгоод улс төрийн хоригдлуудыг хийдэг. Яг хойд Солонгос шорон бий байдлах тухай. Алтан гэрэл төрөлцсөн шоронгийн тухай тэр Калабаус дээр ирсэн гэж хэлээ. Тэгэхээр яг ийм төрөлцсөн шорон бий болгож жагаад хүмүүсийг аваачиж шоронд хийн дуурсан болгоны чинь шоронд хийн. Хон шиг номхон байж чадахгүй, хон шиг номхон байж өрлүүлэхгүй болвол дуурсан болгон чинь очиж шоронд орно. Айл болгоны чинь гадаа очино. Хоорондоо юм ярьж чадхаа болно ийм байгаа юм. Тэгэд манайх юу яагараа? Би бол өнөөдөр нөө цаахгүй байгаа учраас хүмүүстэй ярилцъя гэж бодоод байгаа. Тэгэхээр асуул мэдх юм асуулт нь чи хариулъя. Тэгээд харилцан яриа тэгээд явъя гэж байгаа. Тэ асуулт ирсэн байгаа юм бичсэн коммент хүмүүс. За нэг асуулт ирсэн байна. Ард түмний ихэнх нь ардчлал муухай социализм сайхан гэсэн юмд анхаарал хандуулад байна. Ардчлалыг муухай харагдуулж байгааг нь сайн тайлбарламар байна гэсэн байна. Гэхдээ тэгээд яг тэр залуу наснд гоё штэ тэр социализмыг санагалзаа манай үеийнхэн зөв хүүхэд насаа санагалзаад байгаа. Тийм ээ тийм бидний хүүхэд нас маань гоё байхгүй да. Бид нар хэдий ороод идэх юм байхгүйсэн нэг мал сахартаа талах идэд гадаад тоглож байгаа орой нэг лавшаа хийж иддээд тэр бидний ихгүй штэ ээж аавтайгаа байж байгаа. Байрныхаа тоглоом байхгүй би өнтөгөө хөөцөлж байгаа. Артлын байрны хүүхдүүдтэйгээ чулуугаар байлдж байгаа. Бид нар хүүхэд насны дурсамж авахгүй юу? Энэ дурсамж бидний тэр залуу байхдаа би өнтэйг ах эгч нар тэр хайрлалт дурлж байгаа те. Тэгээд хамт олонтой болоод ажил хийж байгаа. Тэр энэ зүгээр л залуу насны дурсамж штэ. Тэгээ анхны баг юу гэх юм те зандангаа тайлж байгаа те охин бие өгч байгаа гэдэг чинь тэр чинь дурсамжууд штэ та нарын. Анхныхаа болзоонд яваад кино үзэж байгаа гэдэг чинь зүгээр л тэр нийгмийн сайхан зүйл байгаагүй штэ. Ерөөсөө сайхан зүйл байгаагүй. Одоо тэр 7 хоноод өмсөд улан салждаг гутал энэ наран туул дээр сонголттой байж л байгаа штэ. Тэрийг аваад очиод өмсөлдөө. Одоо бүгдөөрэнд бүх хүүхдүүдтэй тийм формын хувцас аваад өгөлдөө. Адилхан тийм форм тийм юу ижлэхэн өнгөтэй болтоо аваад өгөлдөө. Өмсгүй хүүхдүүд чинь. Тэгээ ганцхан телевизээр гэгэн зүйлд орсах гэж магтсан нэг сонин юм үзээд одоо хүүхдүүд ч үзэх үү. Тэгээ юмжийн сэдэн бэлгэдэг хүнийг агуу хүн байсан гэд залта хан дээр наалта. Яг тэр социалист лагерийнхаа үе шиг амьдрах гээд үзэлтэй өөр хүүхд чинь хүлэн зөвшөөрөх нь. Төмөр оруулж ирж тавиад тийм ээ. Тэгээд Орос 69 авч унаад тэгээ амьдраад үзэлтэй өөр хүүхд чинь тэр 69-нд чинь суух уу? Тэгээд тэр харанхуй байсан нийгмийнхаа тухай бодоод үзэлтэй. Тэгээд тэр чинь юу н сайхан байсан. Нэг тийм хүн чанартай сайхан сэтгэлтэй байсан шал худлаа. Өөрөө болохоор эмэгтэй хүн ганцаар ингэ явуулдгүй байсан шүү дээ. Би өөрөө дөрөв ихчтэй. Манай эрдэнэт харьцангуй 50 газар тэгсэн мөртлөө өөрөө болохоор шүн өөрөө ихч нартэйгээ ихч нарыг юу ягаараа цуг гараараа ихч нь гарах гэж шүү. Тэднийх рүү тэг чинь би манай ихч нь орцноосоо гараад хажуудлын орц руу орвол ангийнхаа хүүхдээс орц ном авах гэж артал надад цуг гардаг гэсэн шүү дээ. Гэхдээ тийм л нийгэм байсан шүү дээ. Тэгэл орц цэргүүд ихтэй орц цэргүүдээс хол байгаараа энэ тэнд говьлд орц юу Монгол охтуудыг орц цэрэг хүчин цэцэн гинэ идэргэл. Тийм л юм сонсогддог байсан нэг юм шүү дээ. Тэгэд хаана тийм сайхан юм байгаад байсан. Тийм хаана тийм хүн чанар байгаас нэгээ дээрэмддэг байсан шүү дээ. Тэгэд
Хаана тийм хүн чанар сайхан сэтгэл байгаа гэсэн. Гэхдээ гуйлагчин байсан учраас нэгнийхээ хаалгыг тогшоод махаа тавьчаа танаа хөргөчн тэгэхээр тэгэл гэж тэр чинь бүгдөө бие биенийг лагнах зорилготой хөршийн холбоо нэртэй юм юм байсан юм чинь. Одоо тэр айлын хаалга тогшож мах тавих ямар хэрэгтэй вэ? Айл болгон хөргөчтэй болсон шүү дээ. Айл болгон зургтгүй учраас нэгнийхээ хаалгыг тогшоод ороод зургт үзүүлдэг байсан шүү дээ. Тэстэн зургт байхгүй юм чинь тэгээд тэгэлгээл оруулдаг байсан. Хэрвээ оруулахгүй манайх зургт үзүүлэхгүй юм бол өстой муухай харамж муухай хүн пупа гэж байраараа бүлээдэж шүү дээ. Тэр хувийн тэр хүний орон зай гэж юм байхгүй болгоцсон юм чинь. Бүгдөө тийм гуйлагчнд амьдарч ирсэн шүү дээ. Манай байр чинь далайн айлтай. Манай байр чинь харьцангуй төмөр замын айлууд амьдардаг. Цалин өндөртөө. Тэгсэн мөртлөө хоёрхонд машинтай айл байсан шүү дээ. Хадаагаад нэг хах машинтай байсан, манайх нэг машинтай байсан. Тэрнээс өмнө намайг бүр жоохон бахад манай байранд хоёрхан моцикл байсан. Нэг нь миний аавын моцикл байдаг гэсэн. Тэгэл бусд нь хов хоосон л байсан шүү дээ. Айл болгоны орой л нэг хоол хийж иддэг гэсэн. Өдөр мөдөр хоол идэнэ гэж байхгүй. Орой нэг лавшаа хийж идэнэ. Хаяа нэг бууз хийж идэнэ. Тэгээ нийслэл салаад малаад чинь энэ ширээн дээр баяраар тавих гээд байдаг. Манай дээд үеийнхэн тавих гээд байдаг шалтгаан чинь тэр шүү дээ. Тэр чинь шинэ жилээр юм уу нэг баяр ёслолоор ганц идэх зорилготой юм чинь. Өдөр болгон хийж идэх боломж байхгүй шүү дээ. Тийм боломжтой айл байхгүй. Олдохчгүй. Орос дэлгүүрээс өндөг ойчлж байгаа л өндөг авдаг байсан шүү дээ. Тэгэд юунд сайхан байсан тэнд. Бүгдөө л тийм ядуу гуйлагчин, тэгшгэн ядуу гуйлагчин амьдарч байсан. Тэр нь сайхан байдгүй юм болвол өөр тэнд нэг тийм хүнд гайхуулаад энэ чинь нэг юм байсан шүү дээ гэд гайхуулчихар юм алга. Гэхдээ та нар аав ээжээсээ асуугаараа 45 хоноод тэр жирэмсэн их төрөө 45 хоноод ажилдаа ордог байсан шүү дээ. 45 хоноод. Тэр нэрэ биштэй ихтгэл ажилдаа ордог байсан шүү дээ. Тэгээ өдрийн цайны цагаараа гүйж ирж нэг хүүхдээ өхүүлэл тэгэл энэ бидний ах их аав ээж нар маань бие муутай гэдгийг шалтгаан ялангуяа ээж нар маань бие муутайгаа шалтгаан тэр 45 хоноод л ажилдаа ордог байсан. Гэхдээ сумаас аймаг руу орохдоо сумын төвөөс аймаг руу орохдоо 2 төгрөгөөр зам явах авдаг байсан. Одоогоор бол виз шүү дээ. Аймгийн төвөөс Улаанбаатар руу орохдоо 10 төгрөгөөр зам явах авдаг байсан юм билээ. Виз шүү дээ юм чинь. Тэгээ манай төмөр замын айл тэгэл зам явахгүй ирсэн байна нэг хүн плед бичүүлээд өгөөч гэж ингээл. Богонд явж байхад нь пледийн зам явахтаа шалган тэр хөдөөнийх нэг. Тэгээ Улаанбаатарт явж байх юм бол Эрдэнэ тархинд ингээд хөдөөний хүн явж байх юм бол цогсоогоод зам явахын шалгаад зам явахгүй бол аваачаад хорждөг байсан шүү дээ. Түр саад болоход. Тэгээд 72 цагийн дараа хаягийн тодруулаад тэгээд нутг руу буцаадаг. Тэгээд сум нэгдлээсээ гарахтаа зөвшөөрөл авдаг. Тэр нийгмийнхаа багж хэрэгсэл байсан шүү дээ хүн өөрөө. Тэгээд тэнд ямар юмнахаа сайхан тийм гоё юм юу ах юм бэ? Юу ч байгаагүй. Тэгэл өнөөдөр энэ дэлхийн ертөнцийг бид нар бүгд хэрэгжилж байна. Дэлхийн ертөнц соёл хүн төрөлхтний хэрэгжилж байгаа юмнуудыг хэрэгжилж байна. Тэгээд үнэхээр тийм амьдрмаар байгаа бол одоо сонголттой нийгэм байхгүй да. Тэгэл орой нэг лавшаа ижидэл хөргөчөндөө нэг төмс мах авчир тавил тэгэл амьдарч болно шүү дээ. Өдөрт хүүхдүүдэд нэг талах сахар өгвөл. Одоо өөхөнд бас ширгээгээд гамбар хайраад өгөх юм бол идэх хүүхд олдохгүй дээ. Одоо монголчууд айгүй ядуу, нин ядуу аимшигтай байна мэн гэдэг байгаа. Тийм байхгүй. Тэр гуйлагчин нийгмээс хэд дахин илүү хүн амьдарч байгаа. Захын гэр ороод айл руу ороход зургтгүй айл гэж бол байхгүй шүү. Тийм өөхөнд бас шаргааж агаад гамбар хайрж байгаа айлч гэж байхгүй. Тэгэд ийм нийгэм өөрчлөгдсөн. Зүгээр энэ буцаад ийм автократор буюу энэ дарангуулын нийгэмд орчих юм бол зүгээр яг энэ атаархаад тэр энэ 30 хэдэн жил дотор нийгэм дотор олигтой хөлөө олж өрсөлж чадаагүй онцон хүмүүс илүү их атаархаж хорсдог юм шиг байгаа нийгэмд. Үр хүүхдээ хорлоод явах бай таач явахад өөрөө хорсдог юм байгаа. Үр хүүхдээ бол хорлож болохгүй шүү дээ. Ацаа нэрээ.
харанхуй нийгэмд үлдээж нэг даргын дуулууртаа боол болгож болохгүй шүү дээ. Тэгээд өөр асуултууд байна уу? За одоо нөгөө коммунизм үед чинь дотоод явдлын яам гэж байла. Ямар шүүхгүйгээр одоо ингээл иргэдээ шууд барьдаг байлаа шүү дээ. Сүмбийн хэрэгт юм уу, Японы тагнаа хүлээг гэдэг. Яг л одоо явагдаад байгаа шиглээд нийгэмд нь цуу яриа нэг тараачж байгаа л араас нь хүмүүсийг барьж хийдэг. Одоо энэ саяхан Норгийнхныг бас ямар ч тийм шүүхийн зөвшөөрөлт юм уу, нэгдлэг хийх ямар ч зөвшөөрлгүйгээр бүгдийг нь шөнөөр барьж очоод бүхий төрөлжлөг нь хурааж аваад нэгжлэг хийж үзлэг хийж штэ. Энд чинь ер нь Монгол буцаад энэ дотоод явдлын яам иргэдийнхэн эсрэг ажилтдаг цагдаагийн байгууллага бий болчихсон юм шүү. Энэ юу хэлээд байгаа юм? Энэ Алтан гэрэл хууль зүйн байнгын хорон дарга биш хууль зүйн сайд нь Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яамны сайд өөрөө хэлсэн шүү дээ. Нэг хууль зүйн байнгын хорон дээр гэрчээр тэр юм нь хураагаад хураас юм байлцуулж тэднийг шалах гэж аваадсан байлээ гэдэг. Тэр залуучууд бол бидний бол тийш орсноос хойш бидний өөрөө дамжуулаадсан болохоос бидний юм хураас юун дээр ямар нэг юм ерөөсөө үлдээгүй гэдэг. Нэгт хоёрт видео бичлэг заавалжгүй хийх шаардлагатай юм шүү дээ. Алтан гэрэл сайд нь өөрөө хэлсэн шүү дээ. Тухайн хүний юм хурааж авч байгаа бол гэрч байлцуулах хэрэгтэй юм байлээ. Тэр орой юм нь хурааж авахдаа тэр залуучууд дээр гэрч байлцуулаагүй юм байлээ. Тэгээд дээрэс нь тэр залуучууд өөрсдийг байлцуулж ээж видео бичлэг хийх хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгээд тийм хийгээгүй. Тэгээд сүүлд нь 9.3 тэрбум төгрөг юу яасан байж ма тэр Норгийн залуучууд бүгдөө биш үсттэй тэр чинь. Энэ үндсэн хуулиар одоо бусдад нялзааж шүүж болохгүй шүү дээ. Миний аав жишээ татхад миний аав одоо мөрөдө тоглодог байж гэж бодъё. Тэгэх юм бол чи мөрөдө тоглоомч нөхөд юм чинь гэж намайг шийдэж болохгүй байхгүй юу? Яг тэрнтэй адилхан тэр Норг дотор нэг хүүхдээ ахын тэр нэгнийх нь дансыг ашигласан юм байлээ. Тэглээгээд тэр Норгийн 8 залуу хамсарган ялах болохгүй шүү дээ. Эн чинь бүр болохгүй зүйл байхгүй. Манайх чинь нүүбийн хүний эрхийн конвенцэд эсэлсэн энэ бүр хоригддог зүйл. Тэгээ энэ мэнийг ингээд асуухаар булзааруулаад, тойруулаад Алтан гэрэл шат сонж юм яриад л л да. Зүгээр ам алдсан юм нь бол тэр гэрч байлцуулж тэр материалыг хурааж авах хэрэгтэй юм байлээ. Видео бичлэг хийх хэрэгтэй юм байлээ. Тэгээд тийм юм хийгээгүй бол эн чинь хүний эрхийн комиссны гаргаж байгаа тэр дүгнэлт зүйл болж таарад байгаа байхгүй. Тэгээд тэрэнд нь өс санаал хүний эрхийн комиссыг шүүхийн өмнө та нарыг дуудаж хариуцлага хүлээлгэнэ гэдэргээл дарамтлаа. Тэгээд энэ угаасаа энэ Алтан гэрэл гэдэг хүн бол төрөлцөн шорон барина гэж ярьж эхэлж байгаа нь өөрөө Монгол дарангуул боддоо бий болцсон. Одоо шорон төрөлцөн шорон барих юм байна. Төрөлцөн шоронгороо улс төрийн оргидлуудыг аваачиж илүү яллах. Тийм л үд юм руу явж байгаа. Тэгээд тэр өмч хураах хуулийг яалтаа барина гэдэг юм лээ. Уул нь эрүүгийн хуулийн 22.10 дээр үнэлгүйгээр хөрөнгөцсөн бол өмч хураана. Нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс төрийн нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс үнэлгүйгээр хөрөнгөцсөн бол өмчийг хураах. Авилгын тэмцэх газрын хуульч би манай эрүүгийн хуулийн 22.10 дээр ч би. Яагаад энийг хэрэглэхгүй байгаа юм? Өмч хураах онцгой комисс гэж байгуулагдал 1929 онд бас энэ хорлоогийн чав болсон тэрний даргын тавигдал. Тэгэл бидний эхэс дээд тэр язгууртнуудын маань тэр баян чинэлэг амьдарч байсан хүмүүсийн өмчийг тонд дээрэмтгэл үүд халах нэгдсэн шүү дээ. Коммунистууд яг л ингэж эхэлсэн шүү дээ. Яг л ийм л юм болдог. Улс орныг хагалган мутаргаж яана гэж хүмүүсийг барьж гэлсэн. Сая ч гэсэн Норгийнхны гэсэн анх барихтаа улсыг хагалан мутаргах мэдээлэл тараах гэж гэдэг үндслээр барьж байгаа байхгүй тийм. Ерөөсөө ийм юм болдог. Одоо зүгээр жишээ өгдөө. Элбэг дөржгээд нэг аимшигтай хадны мангаа байдаг. Тэрний толгойг тасчих юм бол улсаараа гоё болчихно гэж ойлголтуулаад байсан. Энэ хүн чинь улс засагт ажиллахгүй бараг 10 жил холдсон биш үү? Монгол улсын засгийн газрыг 0 эрдэнэ гэдэг хүн сүүлийн 6 жил толгооллоо. Энэ хүн биш үү? Тэр гин буруутай юм бол тэр хуулийнхын байгууллагын шалгаад шүүхт яагаад аваачихгүй байна. Нэг ийм хэрэг үүсгэчихлээгээд яагаад хэргийн талаар ярих тэгвэл мэдээлэл нэг ийм хэрэг дээр шалгахаар болсон юм нэг татж байгаа гэж ярихгүй байгаа. Зүгээр л ингээл нэр төлөлд нь халж байгаа тэгэл дүүжилчдэг штэ. Тэгэл тэр пилжтийн гиндэн хин гимт марк хэрэггээл тэр Сүмбиг Японы тагнуулын хэрэггээл
шалгасан. Тэгэл нэг Америкаас захаад даалгавартай ирсэн байна маань гэж мангар юм яриад мангартаад тийм. Гэхдээ тэр чинь эн чинь сошиал юм холбоо ярих юм өчнөө их болцсон шүү дээ. Би мессенжерээр, вайбераар, телеграм юу гэдэг юм. Сигнал бүх юмар холбогдож болно. Хөнтэй WhatsApp ч гэх юм уу. Тэгэд ийм хүмүүст хэн нэгэндээ ингэж холбож байгаа дүүжилдэг. Энийг хөхүүлэн алга ташдаг. Ийм арт түмтэй байхаар дарангуул хурдан тогтчихдаг юм аа. А нөгөө арт түм нь бол эхлээд сайхан л та. Одоо энэ МСС жаргалын хөрөнгийг хураахад, Ахбуугийн Бат сайхны хөрөнгийг хураахад, Макийн Номдоёрын хөрөнгийг хураахад, 5-7 тэр гэдэг үлээ Баатар сайхны хөрөнгийг хураахад тэр гоё штэ хэлээ хараад алга ташаа. Дараа нь орон сууцнуудыг хураахад гэр хорооллынхаа алга ташна. Дараа нь энэ 70 сая малтай болсон малчтынхаа малыг хураахад гэр хорооллынх маань энэ хот суурьшмал амьдарч байгаа хүмүүс нь алга ташна. Дараа нь суурамшил газар амьдарч байгаа хүмүүсийн хөрөнгийг хураахад хөдөөнийхөө алга ташна. Ингээл бие биенийхээ хөрөнгийг хамгийн аимшигтай зүйл нь сүүлд нэгээ зааж өгдөг юм. Яагаад миний юмыг хураачаад тэрний юмыг хураахгүй хаан тэрнцсэн тийм байгаа шүү дээ. Тэрийг хураагач гэдэг. Өмчөө хамгаалах тэр мэдрэмжээ алдаад эхэлдэг. Адилхан байх гэдэг зарчим руугаа ордог. Ийм л юм руу явдаг. Одоо яг ийм үд хаалга нэгдсэн ингээд бүгдөө алга ташаад өмч. Дараа нь энэ хүссэн хүсээгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа энэ ингээл өнөө янзаар явуул тэгэл орчин ямар ч асуудал байхгүй. Тэгэд ноцтой юм яриад байгаа шүү дээ. Дорж хаан тэгээд энэ хөдөлмөрийн үндэсний намын Перелтор намын дарга хятадуудаа уулзсан чинь та нар 20 жил бидрийг засгал гэж хэлсэн гэдэг. Гэхдээ Монгол улсын иргэдийн энэ нөгөө сонгох хэрхий чинь тэнцээ хятадуудаа 8-д ирсэн байхгүй да. Хятадууд бидрийг 20 жил болчихоо гэсэн юм а гэдэг. Одоо ган төмөр оюун эрдэнэ тэр Перелтор намын дорж ханд гурвал Монгол улсыг 20 жил засаглах юм байна л да. Гэхдээ нөө иргэдийн сонголт шин байхгүй болчихлоо шүү дээ. Одоо ингээд яг тэр нь яаж энэ ч арайчтай л гэж тэр үднэс ярьж лээсэн тийм байдгүй мал гэл. Тэгсэн чинь одоо бол яг боддоор би болоод Монгол Ардын намын 68 гишүүн дээр журам боловсруулад оноо өгөөд хас 10 оноо нэмэх 10 оноо хас 5 оноо гэд өгөөд ингээд иргэдийн сонголтыг дээрэмдж авч байгаа. Монгол Ардын намын 68 гишүүн өөрөөр хэлбэл 0 эрднийг 70-т 70 дор 70-аар нь ил гарч тэгээд ард түмнийхээ өдөөс тэр ард түм гэдэг байгаа хүмүүсийнхээ өдөөс буу бариад очиод буудаж алахад бэлэн 68 алдуурчинд бэлдэж ийн гэсэн үг шүү дээ. Ийм л юм руу явж байна. Тэгээд нэг удахгүй одоо ингээд журам батлагдаад энэ журам дараагийн доор Монгол баг батлагдах юм шиг байна. Тэгээд энэ журам батлагдсны дараа бол бид маш хүнд байдалд орно. Тийм болохоор энэ дарангуулыг зогсоох гарга бид үүмээс хамаан гарахгүйгээр бид бие биенлүүгөө Монгол хүн лүгөө буу шагаахгүйгээр чулуу шидэхгүйгээр бид боломж бий. Тэр нь юу вэ гэхээр 90 онд тэр эр зөрөгтнүүд эрхчлөөг авчирсантай адилхан эр зөрөг гаргаж талбай дээр 4 сарын 27-нд гарцгааж энэ данхар засгийн газрыг данхан толгойд данхар засгийн газрыг нураах тэгжвэж энийг зогсоох боломж бий. Тэгэхээр одоохондоо бол бид сүүлчийн боломж маань 4 сарын 27-нд бид энэ талбай дээр гарч иж энэ дарангуулыг зогсоож чадах юм бол Монгол буцаад үр хүүхэд маань бид нар маргааш өөрсдөө ийм арчлан тогтолцоотой чөлөөт нийгэмд нээлттэй засаглалтай улсад амьдрах боломж нэгднэ, ахаад нэгднэ. Тэгэхгүй бол одоо энэ янзаараа ингээ хоншиг чимээгүй яваад тах юм бол удахгүй бүгдөө гизээ хөвлүүлнэ. Бид нар чинь тэр их хядлагын үе чинь эрэгтэй хүмүүсийнхаа нийт ирчүүдийнхээ 17% хядаа хийцэн байдаг шүү дээ. Буудаад алдсан байдаг шүү дээ. Ногоо малгайтнууд. Одоо бол тэр байдгийн хүмүүсийг буудаж алахгүй маа гэхэд тэр төрөлцсөн шоронд аваачаад тэр алтан гэрлийн шорон төрөлжүүлнэ гэдэг байгаа чинь ер нь бол шоронг хоёрхан янзаар төрөлжүүлэх боломжтой. Нэг нь улс төрийн гэмт хэрэгтэнгүүд, нөгөөх нь бусад гэмт хэрэгтэнгүүд л гэж төрөлжүүлнэ. Өөр боломж байхгүй. Тэгэхээр шорон төрөлжүүлнэ гэж байгаа бол улс төрийн гэмт хэрэгтэнгүүдтэй болох ч байгаа юм байна. Тэгээ шоронгоо төрөлжүүлэх ч байгаа юм байна л гэж ойлгож байгаа. Угаасаа олон улсын нэг томьёон дээр ч ингэж буудаг. Өөр асуулт байна уу?
Ардчлалыг муухай харагдуулаад байна. Одоо энэ нийгэмд болж байгаа муу муухай бүх зүйлийг ардчлал авчирчихсан юм шиг болгоод байна. Энэ бид нар ингээд юмыг эргээд ой санамжаас хэрэгтэй болчиход юм л та. 92-оос 96 онд Тунцгийн Чавсраа гэдэг хүний засгийн газар байхдаа Монгол ардын намынхан, Монгол ард тухайн Монгол ардын хувьсгалт намууд одоо энэ духан дээрээ сарнаатай байшингийн дээрэмч чинь тэр үед далуулаа 68 болоо байсан санагдаж байна. 96-аас 2000 онд энэ духан дээрээ сарнаатай байшингийнхан 25 болоо байсан. Тэгэхэд 50 дээр нэмэх нь нэгээр улсын хурал дээр шийдвэр гардаг байсан. Нэгэнд нь тэр Монголын хамгийн анхны том популистуудын нэг штэ Ташвалбар, Очротын Ташвалбар гэж байсан. Уламжлалын нэгдсэн нам гэж нацист хувцастай гарч иржсэн. Тэр нөхөр чинь ганц популист нөхөр байдагсан. Тэгэхээр 50 дээр нэмэх нэгээр шийдвэр гардаг байсан. 2000-аас 2004 онд намрын инх хоёр засгийн газар байсан. Тэгэхэд 72-лаа Монгол ардын нам засаглаж ирсэн. 2004-өөс 6-гийн оны хооронд аль аль нь олон холоогүй учраас Элбэг дөржин засгийн газар сангийн сайд нь улаан байсан. Тэгээд нөгөө нэг Арслан нам их орон арчлалын хэвсэл задарж унаад их орон тэр Арслан намд байсан эсрэг хүмүүс Монгол ардын намтар нэлээд засаг барьж явсан. Мегон биеийн холдын засгийн газар 40% байсан. Санжийн баярын засгийн газар 40% байсан. Санжийн баяр дахиад 2008 онд дахиад өргөжлүүлж ерөнхий сайд болоход нь Санжийн баярын засгийн газар чинь 45 болоод байсан шүү дээ. Тэгээд Алтан уяг гэж нэг алтан гац социал демократ очиж Эвслийн бус засгийн газар байгуулж ирсэн. 2016-аас 20 онд Мегон биеийн хол толгойд намынхан дарганы жаргал эрдэнэт ерөнхий сайд нь болж орж ирж байхад ардын нам 65 болоод байсан шүү дээ. 20-оос 24 онд 63 байж. Одоо 68 болоо байна. Бас л үнэлэхүй засаглах боломжтой 126-аас дийлэх олонхон шүү дээ. Тэгээ энэ бүх зүйлийн хугацааг л харал та. Тэгээ энэ бүх хугацаанд дотор хэн эзэнхтэн засгалцсан байна. Алтсан нам 96-аас 2000 онд бүх үннийг чөлөөж чадсан. Ганцхан цахилгааны үн юу тэр чөлөөлж амжаагүй. 2004-өөс 8 онд 6 оны хооронд тэр авилгатай тэмцэх газрыг байгуулж авилгалын асуудлуудыг хамгийн анх Элбэг дөржин засгийн газар тавьсан байдаг. Тэгээ хуулийн батлуулсан. 2012-оос 15-аас 16 оны хооронд 15-аас 16 оны хооронд хинтэ чимдийн сайхан бэлгийн засгийн газрын Дубайн төлөвлөгөөг боловсруулж одоо энэ 70 дуурхай муурхай чинь чимдийн сайхан бэлгийн гав шүү дээ. Энэ Эрдэнэтийн 49%-ийг авчирч Монгол 100% авч тэгээд энэс иргэдэн тэр ковид үеэр тог цахилгааныхаа мөнгө төгрөгийг чөлөөлүүлээдсэн чинь сайхан бэлгийн гав шүү дээ. Тэгээ энэ бус хугацааг нь харалтаа. Бус хугацаанд нь дээрэмж хийлээ шүү дээ. Өөр юу хийв? Дээрэмж хийлээ шүү дээ. Дээрэмчд сонгоцсон энэ чөлөөт нэгэн дотор дээрэмчд сонгочоод дээрэмчдээс юм хүсээд сууж яах гэдэг бол энэ бол тэнэглэл. Уул нь бол энэ дээрэмчдийг хөөгөж явуулах хэрэгтэй байхгүй юу? Бүгд л харж байгаа шүү дээ. Солонгост юу болдго юм байна. Тэгээ энэ гүржүүд өнөөдөр хүртэл засгийн газрынхаа эсрэг чагсаал байж байна. Бараг 3 сар гарсан болж байна. Сербд юу болж байна? Эрдэнэтэй энэ дарангууллахаа эсрэг гараад чигсэж байна. Унгард юу болж байна? Дарангууллахаа эсрэг гарч ирээд чигсэж байна. Монголд бол ингээд маргааш хон гарах болох байгаа юм шиг тэгэл хөвтөл байж байна. Энэ арчлалын буруу биш. Засгалж байгаа энэ духан дээрээ сарнаатай байшин дээрэмчтэй буруу шүү дээ. 44 их 80 төгрөгийн хулгай яриад бид нар дүжирсэн биш. Нэг их 80 гэдэг чинь амар их мөнгө шүү дээ. Нэгийн ард 12 тэг. Шүү дээ. Нэг их 80 гэдэг чинь 44-ийн ард 12 их 80 төгрөг 12 тэг байх чинь 44 их 80 төгрөг гэж байгаа шүү дээ. Амар их мөнгө байхгүй юу та энэ. Тэгээ энэ мөнгөийг чинь хулгай хийсэн байна. Төмөр замаар хулгай хийсэн байна. Тэгээд тэр Элбэг дөрж моржин Батуул мөл фрор мэдрэн тэгээд энэ даагаан болд эдэрн тэгээд тэр сайхан бэлэг цангажийн баяр зүгтд нь хулгай хийсэн байдаг юм бол нэг юм баримт гаргаж ирээд тавьчаач. Зүгээр л ингээл ард түмнөрөө мэдж байгаа тим юм л гэл мангалтаа л байгаа болохоос биш. Нэг ширхэг баримт байхгүй шүү дээ. 44 их 80 төгрөг нүүрсний хулгай байж шүү дээ. Тэгээд аптек гэрээний өчнөө их 80 төгрөг хулгай байж байна.
Хөгжлийн банкны хулгай байж, жижиг дунд үйлдвэрийн хулгай байж, улаан ногоо авдаг бусны хулгай гэж байж л байгаа үстэй. Тэгээ яагаад нууцын зэрэгт оруулсан юм? Энэ гэрээнүүдийг эдийн засгийн гэрээнүүдийг нууцын зэрэгт оруулах гэсэн дээрэм хулгай ихчд оруулж байгаа шүү дээ. Дээрэм тоонууд ихчд оруулж байгаа шүү дээ. Засгийн газар нууцын зэрэгт оруулдаг. Нойд эрдэнэ нууцын зэрэгт оруулж хулгай хийсэн. Энэ бол нэг өөр хэн нэгэн биш. Нууцаас тэгээ гарахгүй байгаа үстэй. Тэгэл зоригийн аллагаар юм яриад байдгийн. Тэгэхээр нууцын зэргээс нь гаргачаач. Бүгдөө нь одоо нэгэнт хэрэгтэй болохоор юмнуудыг тасч гаргаад тийм билээ. Одоо тэгээ бүгдөө нь нууцын зэргээс гаргаад тэгэл энэ иргэдийнхээ эргэлзээг тайлал та. Тэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бүх нууцынхаа юмуд гаргаач. Тэгэд энэ бүх зүйл чинь эргээд нууцын зэрэгт оруулсан хулгай дээрм тонуулын мэдчихвэ гэсэнтэй л дарангуул тогтоодог. Тэгээ эннийх нь гүйцэтгэх ажиллагааг сайн хийж байгаа юм бол нойд эрдэнэ. Тэрэнд нь гар бие тусалж байгаа юм бол одоо алдсан намыг толгоолж байгаа. Эдийн засгийн тэргүүн сайд гэдэг өөрийгөө тэргүүн сайд гэдэг нэрлэлсэн ган төмөр энэ Перелтор намын дарга Дорж ханд. Тэгээ манай энэ алсан нам дотороо энэ бүлэгт байгаа улсын хурлын алсан намын бүлэгт байгаа эрүүл саруулт гишүүд ийш анхаарлаа хандуулаа. Ялгаагүй хамт явсан нөхрөө хутгалж мэддэг төгжлүүд ч дээ. Хутгал нь угаасаа мэдгч байх хутгалдаг. Яг хөө эхлээд энэ үдэл санаа яриад дуурайд байгаа хідэн залуучуудыг толгойд тасдах байх. Улс төрийн шоронд авчих, төрөлцсөн шоронд алтан гэрэл авчих байх. Дараачихын энэ эрүүл саруулт ухаантай та нар штэ хурлын гишүүдээ. Та нарыг авч хийжтэй алтан гэрэл төрөлцсөн шорондоо. Тэгээ энэ бод түүх бидний өнгөрүүлсэн түүх. Тэгээ энэ Монголд сүүлчийн шатыг чинь угсраад ингээд Монгол дарангуул бодтой бий болоод маргаашнаас эхлээд хамгийн амжилттай зүйл юу гэхээр юм авторатор нийгэмд ороод юм дарангуулын нийгэмд ингээд гусаад орчхоор залуучууд та нарын Европ руу гарах виз чинь гарахаа болчихдээ. Япон, Солонгосын соёл хүн төрөлхтөн рүү гарах виз чинь гарахаа болчихдээ. Бид Венесуэл шиг юм Латин Америк орнууд байгаа биш. Бид дамжиж гарах боломж байхгүй. Бид хоёр талдаа хоёр том мангас юм дарангуулагч хоёр улстай. Бид энэгээр дамжиж гарах боломж байхгүй. Тэгэхээр виз чинь гарахаа болчихдээ юм да залуучуудаа. Тэгээ маргааш та нарын сошиал дээр чинь хяналт тавина. Тэрийг яалтаа хийгээч гэдэг Оросын Клаб хаусын Оросын өрөөнийх нь алтан гэрэлээс шахаад байна юм лээ. Тэгээ сошиал та нарын сошиал дээр хяналт тавьчих юм бол тэгээд бүгдөө гэмт хэрэгтэн болно. Энэ юм шиг амархан юм байдгүй. Энийг хийж үзүүлж байна. Тэр хойд Орос үзүүлж байна. Орос улбаны улс. Бүх юм дээр нь хяналт тавиад тэгээд хэрэг Путинийг эсрэг юм битсэн хүн байх юм бол өмчийг хураадаг тийм хууль оруулсан. Орон байрагч юм хураадаг хууль оруулсан. Одоо яг удахгүй энэний араас явна. Энийх удахгүй цаг хугацаа удахгүй. Хэрэг бид нар 4 сарын 27-нд сэрж ухаарч ойлгож явахгүй бол энийх удахгүй л гэж байгаа. За бас нөөр юм өрөг үзтээ баггүй наа. За анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд аливаа зүйлийг эрүүл саруул ухаанаар яагаад гэд өөрөөсөө нэг асуугаад сурчмаар байгаа маа. Яагаад энэ ингэж байгаа? Яагаад ийм ямар учиртай юм? Тэгээ болохгүй бол энэ Google дээр Google Translate гэж ашиглаад Google-д юм хайгаад тэр хиймэл оюун ухаан дээр утсан дээрээ татсан бол акценерээс асуугаад эсвэл мэдгүй байгаа бол найз нөхдөөсөө асуугаад яаж ашигладгийг эдгэрийг асуугаад тэгээд нэг мэдээллүүдээр нягтлаад явдаг болчихвол зүгээр байгаа. Хэрэв Монголд ингээд энэ сүүлчийн шатны өргөдөд дуусах юм бол тэгээд 4 сарын 27-ны үйл хэргийг зогсоохын тулд юу ч гүтгэж магадгүй надтай хамт зүтгэж яваад дүүнэр юм аа, найз нар юм аа, ах нар юм аа юу ч гүтгэж магадгүй. Энэ давтаад буруу тийш явах юм бол Монгол тэгээд шууд дарангуул тогтоод тэгээд хизээч эргэж ирэхээргүй эргчлөө ингээд бүр хаалгаагаад явна. Тусаар үйлээч нэмэргүй болно гэдгийг л эргээд санаасаад гэж хүсэж байгаа. За ярилтаа тэг өнөөдрийн эргчлөө лавын хөрөд өндөрлөө. Тэгээд дараагийн 7 хоногоос соох маань ирчих байхаа тэгээд ярилцгаана. За баярлалаа. За асуулт илгээсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд асуултыг олсон хүмүүст маш их баярлалаа.